Шуургатай хоёр ядуухаас ядаж миний хүүхдийг оруулаач тэ би нэх муу байна гэж хэлэхэд язгууртан үгүй ээ гэж хэлээд таалгаадаг. Өмнөх парт дээр Вильямны газар руу явсан бол тэр одоо тэрсэн газараа иржээ. Тэр бол түүний гэр юм. Түүний гэдгүү байх зуур түүнд захидал ирсэн гэх ба тэр захидал нь өнөө хаалгаа адаг язгууртнаас ирсэн байдаг. Мориорти гэр бүлийн хүүхдүүдийг ирсэнд баяртай байна. Оройн зогонд ирсэнд баярлалаа гэж хэлэх энэ бүдүүн хүн. Алхан тэрэнд та даар сууж болохгүй гэж хэлснээр нэлээд дурамжхан усууж эхэлдэг. Ярилцаж суухдаа бүдүүнээ миний хобби бол юм тарих гэж хэлснээр өөрийнхөө асар том хүлэмжүүд Мориорти гэр бүлийнхнийг авчирдаг. Нөгөө хүүгийн аав байхаа энэ муу бүдүүнгаар өөрийнхөө туслахуудыг хүн чинээ тоохгүй хүүхэд гаргадаг. Хүлэмжээс гарч яваад нэлээд зайдуу газар очиад гэртээ ордог. Түүний эхнэр нь ширээ зассан ажээ. Гэтэ 3 хүнийхээр нөхөр нь уралдаг. Учир нь түүний хүү нас оржээ. Вильям Актенд математикийн багш болсон байхаа тэр хичээлээ тараад гарч явдаг. Тэр уушгийн газар ороод хүүгийн автаад хардаг. Энэ ярианаас би түүнийг өөрийнхөө язгуурны үнэхээр хараад цөхөд заан жагааг олж мэддэг. Эцдэн авчирсан гэж эргүүлүүлж байгаа түүний хүлэмжинд орж суудаг. Өдөггүйд маш том жимсний мод байхаа энэнийхээ шүүсийг өдөр болго уудаг уугч дуртай гэдэг. Харин шүүсийг бэлтгэж байгаа хоёр хүн нь хүүгийн аав ээж хоёр. Яха өглөөс болж бараг л ухаан самурсан эмэгтэй. Нихүү галсан алуурч ингэж урилгах нэрээ барих хүүгийн аав. Хөгшин язгууртны биеийн өвдөхөө эмээ явахт нөгөө зүсээ уусаар л тэгээд нөхөртөө хандаж ихнэрээсээ харахгүй яасан юм гэж уралдаг. Урандаа нөгөө хоёрыг халж хайцгаа дахин шүүсээ авах гэтэл би нь мууддаг тийм ээ. Энэ шүүсийг уух тусам би нь улам муудаж байсныг тэр өөрөө ч мэдсэнгүй. Энэ бүгд анханасаа явуулга байсан ба хүүгийн өшиг авахын тулд эцэг ихтэй хамтарсан байжээ. Дука авахынхаа өмнө чи ингэж ерөнхий юм гэхэд クライムコンサルタントであるこのジェームズ・モリアーティがあなたに下す Хүүгийн аав ээж тэндээс явгууралсан байдаг ба Мориорти гэр бүлийнхээ салхиас гүйцэтгэдэг. Тэд нэр өмнөхөөс хамаагүй аз жаргалтай харагдаж байна. Ширүүн шуурганд нэгэн эмэгтэй үзэсгэлэнтэйгээр бүжиглэх ба тэр үзэсгэлэнт бүсгүй ямар ч амьгуунуудээр нэмсэглэн нэмээ оролдог. Вильям ажлаа хийж явахдаа ойр хичээлээс авах байгаа нэгэн хүүгийн мэдээллийг уншдаг. Тэр хүн шар үстэй хамтны өрөөнд байдаг ба ирээгүй хэд тонжохтон шар үстийн санаач их сууж байдаг. Вильямгийн төрөөнд нь орж ирснээ оронд нь хүрээд л тэрнийг нилээ тоног өрөөндөө их тэрэг өгдөг мэдчихдэг. Тэгээд өрөөнийх нь хүүхдээс янз янзын юм асууж байгаа. Тэгэхэд нилээ тоног ирээгүй гэдгийг хэлээ дээрээс нь өмнө уулздаг байсан газруудаараа одоо байж магадгүй байсан газруудаараа очиход өөрийг нь хөөгөж өрөөс ойртуулахгүй байсан. Дээрээс найзыг минь олж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байгааг нь хардаг. Ирээдүйсэн газар нь очихж нэг тажигч тамхиттай зогсож байдаг. Уг юм асуух гэж очсон чиний ч ус цавлангоо ирчихжээ шүү. Нэг амар цаваас сэргэлэн хөрх охин өөрх нь газар ажилладаг байсан ч нэг л өдөр нүдэн өгсөн юм шиг болоод амиа орлцдог гэд. Вильямын хайгаад байгаа хүү тэр охин хоёр хосууд байсан гэж хэлээ. Нэг амлж байгаа уур зураггүй болчихсон болохоор охины сэтгэл санаа нэлээд өөмөрсөн байдаг. Тэгээ энэ үед бол иймэрхүү юм зөндөл байсан гэж ирж байдаг. Нэлийн хэмжээний мөнгөний чекнүүд өөрийгөө төрүүлээ суужсан байгаа энэ хүн бол Вильям таны газар ажилладаг багш. Ийм сонир хүмүүсийг мансууруулж хордог юм шиг газар нэгэн хятад гарын багшийг дагуулад явж байдаг. Усаар агаад нэг өрөөнд орж ирдүүгээ тэр дотор нь Леошан байж байдаг. Вильям энэ хэрэгтэй туслахаар хоёр хүн дуудсан байдаг. Тэр хоёр хүн нь Нөгөөр дага нийлээд хүүгийн ирэл гарч ийн. Нөгөө газар ирэхэд царайлгаа ялаад эмэгтэйчүүдийн анхаарлыг татаад эрчүүдийн хараалыг гэдэг сууж идэг. Бор уст гараад ирсэн хайртай эмэгтэйгээ чи хаана байгаа юм бэ гэж амир сонсон юм асуугаа сууж идэг. Тэр үе цаанаас нөгөө нэг гимгүү юм шиг хар уст гарч ирдэг. Өөрийг нь байхгүй найз охин нь нас арсан гэдэг мэдээгүй юм билээ л дээ. Гэхдээ энэ хоёрыг яриад байж хаад нэг сонирхолтой юм гарч ирдэг нь. Амиа оруулсан Фридэн гараад ирсэн хоёрын үүдээс салхаж идэв.
Люсиан болохоор угаасаа өөрийнхөө найз охиныг нас барсан гэдгийг мдээгүй гайхаад зогсчихсон цаанаас Уильям гарч ирж байна. Замхт нэрнгээ саймлаад босоод ирнэ гэж байхгүй. Энэ бол Уильямын явуулга. Нөгөө хоёр хүнээрээ нэг нь нэмэгтэй олж зүжиглүүлээд паниктуулчихсан л юм байлээ л дээ. Гэхдээ зорилго нь энэ нэг гачин багшийн үннийг илчлэх, энэ багшил энэ бүгд яард байгаа гол эзэн юм бэлээ. Сүүлдээ паниктаад үгүй мүгүй гэж тэнэгч хахад буудж шүү. Энэ нэг юм өстө хүн талантай шүү. Энэ нэг багшийг буудаж алгаж угаад нөгөө хүн шиг энэчнээс өсрүүлээд амийг хорлуулчихдаг. Нөлөө багш нь энэ бүхний ард байсныг мэдээд нэлээд сэтгэлээр ундаг. Манай Фридагийн ширэлд холоос яс олцоод явдаг. Тус царнаар нэгэн хүн цухтааж явж харагдгаа түүнийг нэгэн анчин хөөхаж. Найдыг бомб тарихад нэг тийм бие тооцсон ихэрхүүгээр гарч ирснээ бүгдийг доош нээж ярьж иржсэн бараг л хорвоо ертөнц өөргөн тарж ирдэг ухааны юм ярьж шүү. Хүүхнүүд ч хөргөстэй. Мэдээж энэ ихэрхүү гарвал дараагийн бай. Ийм дорж юмнатаа явах юм уу гээд нэлээд жигсаад зогсож байхад шалгаа гарч ирснээ та ийшээ дагаад яваа гэдэг. Энэ нэг шалцсан юм ч гэсэн бие тооцоо аргагүй л ядуу санаж ордог. Манай хэд бол аль хэдийнэ дөрөө ураад орчихсон байдаг. Нэг ихэрхүү ороод 5 минут болоог үйжээж хүнтэй хэрэлдээ дээрээс нь жоохон өөрх нь нутгийг завааруулсан чи ахаад ингэх юм бол чамайг алан талныг зөрдүүлээд үнэхээр л шийдгэн гар байдаг. Уильям хажуунаас нь харж агаад худлаа үнэн магтаж байгааг явуулдаг. Уильям явж агаад нэг сонирхолтой шатны зургийг 2D 3D болгож хараад байжсэн чинь нэг сонин гар гарч ирснэ. Та математикч юу гэдгсэн. Уильям гайхаад танд ямар хэрэгтэй вэ гэсэн зүгээр хүний мэрэгдэл тааж байгаа юм гэдгийг сонсоод тийм ээ би их сургуульд математикийн багш идэг гэхэд нөгөө хэд эмгтээчүүд нь ямар мундаг юм бэ? Одоо дараагийнх нь ингэ солиорж яадаг. Цараад ийм мэдэн хэр нэлээд онцгой юм байж тараа штэ. Мэдээ чинь манай анимны гол дүр Шерлок Холмс. Нэг ихэрхүүгээр бараг шараад нэвтгэр болж ин дөө ингэсэнлгийн тэгсэнлгийн намайг тэгэж хүнлээгүй ингэсэн над тийм болсон ёо ямар өөрийгөө хохирогчийн сэтгүүгээр харах чадвартай юм бэ. Ангийн ихэнд хүн буудаж алдаг хүн бол мэдээж энэ ихэрхүүгээр тэгснэ хамгийн түрүүнд өөртөнлөө болж бөдлөн өсгсөн хүнийг виски уяа гэж давуулж өнгөтэй алцдаг. Их аз жаргалтай ойлтой тэрний хувьд тэр өөрөө бурхан бус хүмүүс бүгд амаал амтад. Ялгаа хийсэн гэдгийг мэдчихсэн болохоор дараагийнхын төлөвлөгөөр бид шилждэг. Мэдээж Мориарти бол нэлээд нэр хүндтэй язгууртны гэр бүл. Тийм болохоор эдгээр орж ирж хахад хамаагүй үгүй гэж хэлж болохгүй. Хүн алцсан нөгөө зөксөд цэвэрлэг байж хахад манайд ороод ирдэг. Нүрээд энэ анги манд дуусч байна. Дараагийн парт хүртэл түр бай.